Монголын Sport Times салбарыг үндэслэгч Урангаан групп болон Монголын анхны салбаргүй Необанк, М-банк нар хамтран Sport Times салбарын хөгжлийг дэмжих зорилгоор М-банк Аренаг бий болголоо. Sport Times салбар нь хүний бие махбод, эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд болон нийгмийн оролцоог дэмждэгээрээ нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чухал салбар болдог тул М-банк Sport Times салбараар дамжуулан нийгмийн эрүүл мэндийг дэмжих ийхүү 5 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. За М-банкны хувьд бид нар дижитал салбаргүй банк байгаа. Тийм учраас энэний хувьд ч гэсэн бид нар маш олон харилцагчтай сая сүүлийн 2 жил болж чадлаа. За тэгээд энэ М-банк Арена бол бидний салбар гэж ойлгож болохгүй. Энэ маань илүү залуучуудаа одоо илүү хөрөнгө оруулсан бидний одоо хөрөнгө оруулалт гэж харах нь зүг баг. Энд ч яриад илүү залуучууд маш сайн одоо давуу талтайгаар банкны маань үйлчлэгийг бол мэдэрч чадна гэж бодож байна. Урангаан группийн бүтээн байгуулалт болох UJ Arena маань 2022 онд анх нээлттэй хийжсэн. Тэгээд энэ Монголын спорт entertainment-ийн салбарт бид нэр Sportainment гэдэг нэр томьёолыг бас анх авчирч байлаа. Тэгээ энэ нэршлийнхаа хүрээнд ч гэсэн бид нөгөө олон улсын жишгийн дагуу бас нэршлээд нэрээ зарах тэр үйл хэргийг бол бас хамтрагч байгууллагыг бол одоо ингээд 2 жилийн хугацаанд хайж явсны эцэст одоо ингээд өнөөдөр М-банк компанитайгаа хамтран энэхүү нэршлэлээр хамтарч ажиллах болоод байна. Монголд анхудаа хийгдэж байгаа энэхүү нэршлийн гэрээн 5 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд салбарын хөгжлийг сайжруулах томоохон жишг тогтоогоо зогсохгүй спорт entertainment-аар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлж эдийн засаг бизнесийн салбарт шинэ боломжуудыг нээхэд туслана гэдэгт бид итгэлтэй байна.